Монголчууд мянга сонсохоор нэг удаа үзгэж ярьдаг. Оюу толгой компани ажилтнуудын гэр бүлийнхэн өмнө нь олон удаа сонсож байсан бүтээн байгуулалтыг нүдээр үзэж уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. Оюу толгой уурхайтай танилцах боломж хүмүүс тэр бүр гардаггүй. Тиймээс оюу толгой компани дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан уурхайд гэр бүлийн гишүүнээ авчрах 20 ажилтныг суулаагаар тодруулсан юм. Ажилтнууд аюулгүй ажиллагааны 3 амлалтаа бичиж энэ суглаа дуралтаанд оролцсон байна. Эдгээр хүмүүс 6 дугаар сарын 20-оос 21-нд оюу толгой уурхай зочилж гэр бүлийнхээ хүмүүсийн хийдэг ажилтай танилцлаа. Тэгээ одоо хүн бүч энэ техникийн 90 үе гэдэг чи одоо энэ юм да. Тэгээ маш их бүтээн байгуулалт хийсэн байна. Одоо гадаадын урилгатай улсууд төр Монгол нөхдүүд тэр одоо ер нь их юм хийж байгаа юм байна. Би нэг их одоо ер нь том бүтээн байгуулалт гэж хувьдаа үзэж байна да. Оюу толгой уурхайд аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьдаг. Тиймээс зочилж ирсэн хүмүүс гэр бүлийнхээ хүмүүсийг аюулгүй ажиллагаа хэрхэндээ зэгээр хангаж ажиллаж байгааг нүдээр үзэж энэ талаар өөрсдийн сэтгэлдээ хуваалцлаа. Энэ аюулгүй ажиллагааны эзэн талаас бол ерөөсөө надад анх одоо оюутлаг компани хүмүүст уулзсан цагаас эхлээл энэ аюулгүй ажиллагааг үнэхээр мөрдөөд захиад сурцсан ингээд тэр нь бүр ингээд амьдралынх нь хэм маяг болцсон байна гэж ойлгоцсон. Тэр аюулгүй ажиллагаа гэдэг үг л ерөөсөө маш сайн хангасан байна л гэж ойлгосон. Бид нарт яг орж ирэхэд хичээл заасан. Тэгээд манай ээж аав хоёр хоёулаа энд ажилладаг. Тэгээд ээжийнхээ урилгаар энд ирж ажилтаа танилцж байна. Надад маш их таалагдж байна. Өмнө нь бол оюу толгойг бол зурагтаар л хөвчлэн мэддэг. Анх бол би өөрөө архитектур болно гэсэн мэрэгжил 6 дугаар ангиас хойш бодож байсан. Тэгээд 11 төгссөн жил ээж маань намайг уул уурхай инженер болооч гээд тэгээд би уул уурхай инженерийн чиглэлд ясан. Тэгээд нэг эхлээд би мэрэгчлээс ойлгохгүй. Тэгээд дараа нь ээжийнхаа ярьж өгсөн. Тэгээд одоо ингээд нүдээр үзэж байгаа надад энэ мэрэгжил маань бүр маш их таалагдж эхэлж байгаа. Тэгээд ирээдүйд би энэ оюу толгой компанид өөр ажиллана гэж боддог. Миний мөрөөдөл гэх болно доо. Оюу толгой уурхай зочилсон хүмүүс гэр бүлийнхээ хүмүүсийн амьдардаг орон байрыг үзэж уурхайчдын хоолыг амтарч чөлөө цагаа өнгөрөөдөг соёл спортын төвөөр зочиллоо.